За өнөөдөр ингээд хангаа одоо өөр хангаа баян хонгор ар хангаа гэсэн гурван сум ингээд одоо жижиг дунд үйлдвэрлэх хэлдэг гар үйлдвэрлэх хэлдэг ингээд улсууд ирээд ингээд өөрснөөхөө бүтээлүүдийг гаргаад энэ талбай дээр ингээд оролцоход бэлэн болоод байж байна. За би болохоор Баян хонгор аймгийн 3 булаг сумын харьяат хүн байгаа. Бөвөө бэрийн манайх одоо үүсгэн байгуулагчд ингээд хийдэг ингээд одоо арьс нэхийн урлалаар ингээд үйл ажиллагаа хийдэг юм брэнд хүрэлцэн ирчээд одоо оролцох гээд байна да. За манайх 2019 оноос эхэлсэн. Тэгээд одоо үйл ажиллагаа явуулаад нэг 6-7 жил болж байгаа шиг тий. Тэгээд яг ерөнхий үйл ажиллагаа бол бид нэр хурганы арьсаар юм хийж гэн, арьс ширээр юм хийж гэн, тэгэл нэхийгээрээ юм хийж даагнж ингэж явж байгаа. Ахын үргэл дандаа ахын үргэл одоо бидний хийж байгаа энэ их жишээл одоо буудан дээр тавьдаг бүтээлгнүүд. Энэ болохоор одоо саналын олбогнууд гэж байна. Тэгээ өхрийн хүм байна. За тэгээ буудан крэслийн бүтээлгнүүд байх жишээ нэ. Ийм л одоо хүнд хэрэгцээтэй юм хаан хэрэглээнүүдийг хийж эхэлж байгаа брэнд байна да. За ер нь малын түүх үед чинь хүний эрүүл мэндэд дээр үеэсээ маш их одоо сөрөг нөлөө байхгүй тийм ээ. Дандаа ингэж одоо эрүүл мэндэд сайн талтай. За жишээлбэл энэ одоо няраа хөөгдт сайн, гөгшчүүлийн хууль гардуулаа асуулах. Тэгэл гэр орондоо тавьсан байх чинь өвлийн цагт халуун 100-аар их сэрүүнээр амьсгалдаг ийм одоо малын арьс ширчин ийм эдлэгээ сайтай үүсгэл гасунахгүй хүний бид ямар нэгэн гарш нөлөө байдаггүй. Энэгээр их онцлог одоо ийм бүтээгнүүд хийж энэ. За ер нь бол жилийн жилд бол бидний худалдан авж байгаа улсууд бол тоо нэмэгдэж байна. Бид нарыг бол таньж эхэлж байна. Энэнд нь бид нар маш хурамтай байгаа. Тэгээд одоо хийж байгаа бүтээгдэхүүнээ чанарыг бас жаахан дээдлээд бас оёон дээр анхаарах, тэгээд энэ элдүүрэн дээр анхаарах, энэ дизайн загвараар нь анхаарах гэл бүхэл талдаа бид нар одоо хэрэглэгчтэй гомдохгүй бол одоо хийж байна да. За энэ болохоор бол одоо ингээд энэ чинь одоо нөгөө мярну сонь каракул хонь гэж яриад байгаа. Тэр хоньны нэхийгээр хийж байгаа бүтээгдэхүүн байгаа. Энэ бол одоо зориултны хугацаа буудан дээр тавихаар хийсэн. За энэний ч одоо тэгэл одоо ингэж эхлээд энэ хоёр нэхийг залгаад ойшчихж байгаа. Тэгээд энэ дээр ингээд цоолбороо хийчихэж байгаа зургийнхаа. Энэ цоолбороо ингээ ойно. Тэгээд энэ ойчсны дараа ийм бүтээгдэхүүн болоо гараад ирж байгаа. Тэгээд дамжлага бол энэ чинь нэг 6-7 дамжлага дамжиж эцсийн бүтээгдэхүүн гардаг. Манайх бол нэг 7-8 хүний цалинжуулд ингэж ажилдаг гэрвлийн бизнес юм байгаа. Тий. Баян хонгорын 3 булаг сумдаа хийж ягаад одоо Улаанбаатар хотод бид нэг юу хэрэгжүүлээд тэндээ бас нэг үйлдвэрлэл явуулаад ингээ эхэлсэн. Тэгээ өнөөдөр нутгийнхаа юунд оролцоод ингээ явж байна да. Арчилгаа цэвэрлэгээний хувьд. За энийг арчилгын тулд бол одоо энгийн арга нь болохоор ингээд баг зэрэг тол бүсчнэ дээ. Тэгэхээр энийг үсний шампунь энэ өдрөөсөө үсэг болохоор хүний үстэй адилхан. Үсний шампунь арилж байгаа нойтемор цэвэрлэж чинь. За тэгээд яхан гүн бохирдлого үүсэх юм бол хуурай хиймдэг хөл цэвэрлэж чинь. Тэгэл үсээ. Тэгээ муурны муужганы сам гэдэг нэг төмөр сам байдаг штэ. Тэргээр энэ угаасан газараа үсний сайхан самжгаад сэгсэрчлэр дээр чинь өөрөөр сорлоо босоод. Ерөөс алхин төгөөд байх юм бол намрайлаа гэсэн үг.